Өнөөдөр Улаанбаатар хотын бас алслагдсан дүүргийн нэг болох Багнуур дүүрэгтээ ажиллаж байна. За Багнуур дүүрэгт бол Багнуурын нүүрсний станц одоо үйл ажиллагаа болд бүгд мэдж байгаа. Улаанбаатар хотод Монгол улсын бас одоо цахилгаан станцуудын зөрхөн үлсэн энэ одоо нүүрсээр тижээгдэж ТЭЦ 4, ТЭЦ 3 цахилгаан станц гол одоо нүүрсэндээс авдаг. Мөн одоо бас хотын оролцоох одоо бус одоо орон нутгийн нүүрсээ авдаг. Тэгээд энэ нүүрсний станцын үйл ажиллагаатай танилцаад бас үйлчлэлтийн бэлтгэл өвлийг одоо өндөд авахд хэр зэрэг газар дээрээс зохион байгуулалт хийж байгаа талаар танилцлаа. Ямарсан Багнуурын станц нүүрсний урхаа дулааны цахилгаан станцыг нүүрсээр одоо хангах ажлаа хэвийн одоо тасралтгүй найдвартай явуулах боломжоор хангагдсан. Ямарсан нүүрснээс болж одоо асуудал үүсэхгүй нэ гэдгийг нь ойлгомжтой ажил сайн явж байгаа юм байна. Зохион байгуулалт сайтай хүмүүст газар дээр танилцаад бас энэ талд их сайн мэдээд бол гэж бодож байна. За хоёрдугаарт нь өнөөдөр өнгөрсөн одоо энэ өвөл Улаанбаатарт ирээд бас утаа харьцангуй багассан. Энэ одоо хүн болгол ярьж байгаа. Энэ бол сайжруулсан шахмал төлш биш. Одоо гаднаас хөхнөөс буюу одоо хагас кокс ба хятад улсаас импортоор болж ирж үүний үр дүн үндсэндээ бол энэ өвөлдөө харьцангуй бас утаа багтаа байна гэдгийг бол иргэд ярьж байгаа. Тийм болохоор одоо өндөр үнэтэй одоо хөхнөөс буюу хагас коксыг одоо хятадаас өндөр үнэтэй хөдөлж явах уу, Багнуурынхаа урхаг төшөглөж хөхнөөс буюу одоо энэ хагас кокс үйлдвэрийг байгуулах уу гэдэг дээр газар дээр нь шийдэл гаргахаараас Эрдэс Монгол компани удирдлагууд, Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтдан ажиллаж байна. Ерөнхийдөө газар дээр бидүүхэн бас тал талаас нь ярилцаад одоо яаралтай Багнуурын урхаг төшөглсөн хөхнөөсний буюу хагас коксын үйлдвэр барьж байгуулъя. Ингэх юм бол импортоор орж ирж байгаа одоо Улаанбаатар хотод одоо хэрэглэгч айл өрхүүдийн одоо хашаанд өртөгдөн одоо 1 тонн нь сая 100 мянган төгрөг үнэтэй хүрч байгаа нүүрсийг Багнуурын урхад төшгөлж байгуулад 280 мянган төгрөгөөс нийлүүлэх боломж байгаа юм байна. Энийг одоо яаралтай эхлүүлээ. Тэр хүртэл хугацаанд импортоор авах болон хувийн хвшлийн одоо бас энэ хөхнөөс үйлдвэрлэх үйлдвэрүүдээс хангаж байх. Цаашдаа бол энэ Багнуурын урхад төшөглсөн хөхнөөсний үйлдвэр ашиглалтанд орсноор нүүрсний үн өртөгдөө илүү бас буурч Эрдэс таванлагын компаниас жилдээ 300-аас 400 тэрбум татаас гарч иргэдийн одоо гар дээр тонн 200 мянгаар очдог нүүрсийг бид нэр Эрдэс таванлагын компаниас 40 тэрбум төгрөгийн татаас гаргаад иргэдийн гар дээр хуучин очдог 200 мянгаар хүргэх ийм боломж байгаа нь гэдгийг бас судлалаа, танилцлаа. Тэгээд бас үр дүн гаргаж болох юм байна гэж үзсэн. Тийм учраас засгийн зөвлөлтөд одоо яаралтай шийдвэр гаргаж энэ хагас коксын үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар бас шийдэл гаргаж байна. За дараагийн асуудал бол хотын удирдлагууд. За манай Багнуурын дулааны станцын бас ярьж байгаа. Улсын хурлд одоо Багнуур дүүргээс сонгогдсон 2 гишүүн тодорхой асуудал хандсан. Энэ дулааны станц, Багнуур дүүргийн дулааны станц, дулаан хангамжийн асуудлуудаа бас нэлээд хуучирсан, илэгдсэн, муудсан, үүнтэй холбоотой шинжлэх шаардлагатай болсон. Энэ одоо дулааны станцын шинжилсэн зурагт төсвийг бас хэлж байгаа юм байна. Тэг ганцхан дан дулааны станц байх уу? Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гэж тийм үү? 3, 4 жил, 5 жил одоо цуулж одоо тийм үү хийх үү? Эсвэл дулаан цахилгаан хосолсон дулааны цахилгаан станцыг хувийн хвшлээр бариулаад богино хугацаанд одоо оруулах уу? Аль нь үр өгөөжтэй байх, аль нь үр ашигтай байх? Эргээд аль нь тийм ард иргэдтэй бас одоо дулаан цахилгааны үн тарифыг татаасгүй байлгах уу гэдэг дээр бид бас бодох ёстой. Төсвийн мөнгө, төрийн мөнгө уйлдаггүй гэх юм уу? Төсвийн хөрөнгөөр 3 жил, 5 жил дамнуулаад нэг дулааны станц барьдаг. Дараад нь ашигтай ажиллах шаарддаг, ашигтай ажиллаж чадахгүй, ашигтай ажиллахын тулд иргэд хэрэглэгчдээс маш өндөр дулааны төлбөр авдаг. Ийм явах уу? Эсвэл иргэдэд хэрэглэгчдээс бага төлбөр аваад дандаа алдагдaltaй ажилладаг ийм төсвийн хөрөнгөөр барьсан станцтай болох нь зөв үү? Эсвэл хувийн хвшлээ дэмжиж хувийн хвшлийнхэн иргэдтэй хямд үнэтэй найдвартай дулаан цахилгаан нийлүүлдэг төсвөөс төрөөс мөнгө гардаггүй энэ шийдэл нь зөв үү гэдэг дээр Улаанбаатар хотын удирдлагуудад даваадлаа даргаыг бас одоо сарын хугацаанд тодорхой тооцоо судалгааж танилцуул үүнийг эрчим хүчний яам одоо улсын хурлд одоо Багнуур дүүрэг сонгогдсон гишүүдтэй хамтраад одоо нэг талд нь гаргая. Тэгэхгүй аль нь зөв, аль нь буруу тийм үү, зөв буруу ингээд яваад байх зохимжгүй байна гэдэг асуудлыг бид бас газар дээр нэрч шийдэж байна. За мөн одоо бас Багнуурын
одоо энэ уурхай түшгэлсэн өвөлтөр технологийн парк, одоо нүүрс химийн одоо аж үйлдвэрийн цогцлбор байгуулах, Багнуурын уурхай одоо нүүрс болон Багнуурын нуурхайгаас гарч байгаа бусад одоо бүтээгдэхүүнийг ашиглах энэ боломжин дээр тулгуурсан бас өвөлтөр технологийн паркийн үйл ажиллагаа эрчимжүүлэх, үүнтэй холбоотойс эрх зүйн орчны сайжруулах тал дээрээс өнөөдөр бид бүхэн бас ярилцаж тодорхой шийдлүүд гаргаж байна. Тэгээд ямар ч сан Багнуур дүүрэгтээ бас ажилласан ажил үр дүнтэй болж байна. Ялангуяа бас алслагдсан Багнуур дүүрэгт маань одоо ганцхан Багнуурын уурхай байдаг байсан бол энэ одоо аж үйлдвэртсэн дүүрэг болох энэ алслагдсан дүүрэгт маань ажил хөдөлмөр одоо буцлах, бүтээн байгуулалт өрнөх, ард иргэдийн ажилтаа орлоготой ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун амьдрах томоохон бас боломж байна гэдгээс газар дээр нь хангалаа. Багнуур дүүрэг бас олон үйлдвэрүүд үүдэнээсэн ийм сайхан дүүрэг болно гэдэг дээр бол итгэлтэй байна. Одоо хүртэл одоо энэ хавар Монгол улсад хамгийн том гангийн үйлдвэр, дархны одоо арматурын төмрийн үйлдвэр 50,000 тонн арматур үйлдвэрлэдэг бол энд 250,000 тонн арматур үйлдвэрлэх бүрэн автомат одоо үйлдвэр ашиглалтанд орж байна. Гэх мэтээ бас сайхан аж үйлдвэртсэн дүүрэг болох ирээдүй орхон байна. Энэ тал дээр Монгол Улсын засгийн газар илүү бас дэмжлэг үзүүлж анхаарч ажиллана гэдгээс хэлье.